birthday, baby. Happy birthday to you. Happy birthday, baby. Happy birthday to you. Happy birthday, baby. Happy birthday to you. Happy birthday, baby. Happy birthday to you. Миний ачгүй цолмон уулын сэргэлэнтөө ажилчин байгаа юм. Өөр хангаад ахинда байшин барьж өгөхөл өгөхөд тусалцах гэж очсон. Тэгсэн чинь түгэн аваан дээр баруун аймагуудын одоо радио юу станцын дамжуулах том антенн босгосон байсан. Тэнд очиж үзэх гээд яасан чинь намайг дагаж гүгээд. Тэгсэн ер нь явж чадахгүй байх гэж бодсон чинь аваан дээр чи гарчаал цааш явах юунд дагаад ингээд байсан. Тэгэл ер нь энэ сүрхэ одоо явдаг хүн болох нь гэж ингэж бодсон. Тэгээд дагаад гэртээ ахаад харьсан. Дараа нэг өдөр байхгүй тэгсэн хаачиж үгээл яасан энэ дээшээ гарцсан байх юу гол үедээ явсан гэсэн. Очсон чань заалгаад очсон 2-3 хүүхэд мал усулж байгаа газар ухаад жоохон ус гаргаа тэр нам мал усулж байна. Ингээл тэд баг нэг жолигтой ус үш ноот усан долоож газрын тэгж байгаа л ус уудаг. Тийм тэгэл юмн дээр нь тусчгэн болохонда энэ гэж би тэгж бодож байсан. Тэгэл харьсан тэрнээс хойш яг сургууль соёлд явсан хичээлж байсан. Тэгээд тэднээс ээж нь үтгэс ээж нь багш байсан юм чинь. Тэгэл сүүлдэнд юуны темсэд төгсөөд темсэд ирс суралцаад дараа нь ажил хийж эхэлсэн. Тэр ажилдаа дадлагтай байран бас юм хийгээд зүтгээд байж мэдхээр хүн байна гэж ингэж бодож байсан. Тэгэл цолмон маань юунд одоо курс цолоо тэр юунд л очихаар дорнтой аймагт курсд яв суралцаж тэрэндээ суралцаал тэгэл оюу толгой ажилд л явахаар ингээл ирсэн байгаа. Оюу толгойд яваад ер нь лоо ажиллаад байх шиг ажилдаа бол зүтгэлтэй. Бас ийм байдаг түүнээс гадна 2 хүүхэдтэй боллоо. Гэр бүлтэй болсон 2 хүүхэдтэй болсон. Тэдэндээ их тусрах уу? Ер нь ахуй амьдралаа дээшлүүлэхийн төлөө мөнгө зардлаа зохих хэмжээгээр зараад байдаг болов гэхээр ийм байгаа. Тийм учраас энэ ачгуудаа бол одоо баярлж байгаа. Ер нь юун дотор мохинэмнээс ганц хүн ер нь амьдрал ахуйгаа өөдөн татаад сайн амьдарч явж чадхандаа гэж. Тэгээ бас нэг онцлог нь бол юунд амарч ирэхээр энт нутгийнхаа газар байгаль юм үзэж явах гээд байдаг. Тэрнээ олигтой сайн юм үзэж явж байвал бас өөрт нь хэрэгтэй. Тийм л ажилсаг одоо амьдрал руугаа тэмүүлсэн олсон хэдэн мөнгө өөртөө зарцуулж чадах ийм л амьдрал сайтай хүн болж одоо 2 хүүхэдтэй хүүхэн 2-тэй боллоо. Тэгэхээр нүсээ өсгөж хүн болгоход нь сайн анхаарч тусал дэмжиж гэр орноо сайн хөгжүүлээрэй л гэж хэлмээр. Өөрөө байртай болсон. Тэгээд бас
амдарлахугаа татхал талтайнх идэгтэй ажиллаж байна л гэж өөрөө ингэж бодож явдаг та. За ингээд хэн цолмондоо бол төрсөн өдрийн минь төргий албажлаа сайн гүйцэтгэж байгаарай. Хүнээс юм сурсан юм сайн ажил юмдаа биелүүлдэг. Хүнээ сайн явах нь ажил үүргээ хэрзэр биелүүлснээр шалтгаалдаг. Тийм учраас амьдралаа дэвшлүүлээ гэвэл ажилдаа зүтгэлтэй ажил албаа сайн хийдэг хүн болоорой л гэж хэлмээр байна. Ингээд төрсөн өдрийн чимэн төргий өвөн хайртай цолмонда энэ түнтгэр толгойтой сайн одоо скэр энэ бас сэргэлэн байрын хүн болно. Happy birthday, baby. Happy birthday. Тогос 30 жилийн өмнө 11 сарын 20-нд хүү маань намайг ээж олгож баярлуулж төрсөн. Тэр үед би одоо хүүгээ төрөхөд өмнө нэг охинтой байсан учраас хүү гарахт нь маш их баярлаж одоо сэтгэл таатай байж төрүүлж исэн. Тэгээд тэр үед чинь бол одоо эрэгтэй эмэгтэйг нь тодорхойлдоггүй бас хүссэн хүлээж ээж яг тэр төрөх мөчтөө одоо хүү гэдгийг дуулаад хичнээн өвдөж төрүүлсэн ч гэсэн баяртай байсан. Миний хөөч багасаа их сэргэлэн цаваа тэгээд их юмны учрыг олохдоо их сүрхий хөөхтэйсэн. Альва зүйлийн аргыг олж хийдэг тийм хөөхд байсан. Бас дүүгээ их сайн хардаг. Бас гэрийнхээ ажлыг бас их хийдэг хөөхд байлаа. Ялангуяа их чинь одоо сургуульд оюутан болоод явсны дараа бол хамаг гэрээ ажлыг хүү маань хийж одоо надад их тусалдаг байлаа. За тэгээд хүү маань бас их айгүй эрт ажлын гараагаа эхэлж одоо ээжийнхээ амьдралд бас их цалин мөнгө олж тус нэмэр болсон нөхөө. Тэгээ одоо бас ингээд сайн ажилтай амьдралтай ингээд айлын одоо ноён нуруу болоод ингээд сайхан яваад нь бол ээж нь одоо маш их баярлдаг хүүгээрээ бас их бахархдаг. Тэгээ үүдээ одоо төрсөн өдрийн баярын минь төргийа. Манай дүү цолмон чи надаас 4 насны насаар дүү. Тэгээ битэр чи ивэл бүр жоохонд бол айгу тийм уйлахаа банд байсан. Урт төстэй дандаа уйлж идэг. Тэгээ том болж ирээд айгу тийм хөөрхөн юм сайхан сэтгэлтэй тусч тийм хүү байгаа. Одоо жишээ болгож ярихад миний болохоор нэг толгой өвддөг, би их өвддөг байсан. Тэгээд аав ээж байхгүй нэг өдөр ингээд гэртээ халуураад чичрээд хөвтж яхад цалмаа миний дөө юун дээр игч дээр юм тавиад өгөөч чин даараад байна, хөлөө бариулах гэсэн хөл маань даараад байна гэхэд айгүй тийм тусч халамжтай үүрч айгүйх гүйдэг байсан. Би тийм дүүтэй өөрөөлөх айгүй дуртай байсан. Тэр надад маш их гоё санагддаг байсан. Би одоо цаамогийнхоо төлөө нэг өөр хүлээсэн юм шиг тэгж санагдаж би тэгээ цаамогоо сайн явах амжилттай ингээ ажил амжилттай гэр бүлийн сайхан аз жаргалтай байхад би бол маш их баярлдаг. Яг эцэг хүн шиг л тийм сэтгэлээр хүлээж авч баярлдаг байх. Тэгээ манай дүү одоо намайг ингээд хүүхд маань өвдөөд тийм зовсон үед айгүйх тус болдог сэтгэлийн тус. Тэгээд ий төрөнгөч гэсэнтэй юу болт. Миний одоо яг ингээл надад ингээд ханд хүнгүй ингээ хэцүү үедээ би бол цаамагаа бод цаамаа руугаа л ханддаг. Тийм их түшигтэй, сайхан сэтгэлтэй тийм залуу хаа. Дүүгээр амар их бахархдаг, дүүд амар их хайртай. Happy birthday, baby.
Ата төсөөдрийн ата хайртай шүү. Хөө бид хоёр хайртай шүү. Ата төсөөдрийн төгийн сайхан баярлалаа. Хайртайгаа хамгийн анх 2013 оны 4 сарын 13-нд анх танилцж исэн. Бид хоёр тэгээд хоёулаа би бол өстой юугаач мэдгүй оюутан тэгээд хамгийн анх хайртайгаа учирчаад бүр амар их ингээл баярлж исэн. Ягаад тэгэхээр миний хамгийн анхны үерхэл, миний хамгийн бүх юм маань л миний одоо хамгийн анхных байсан. Тийм болохоор бас хайртай ингээд амар баярлдаг, хамаг юмаа ингээд хайртай ингээд зориулдаг. Бүр аав ээжээсээ илүү. Тэг аав ээжээсээ илүү хэлжүүл аав ээж манаас гомдох баг. Гэтэл бүр ингээд хайртай бүр хамаг юмаа л ингээд зориулахыг хичээдэг. Одоо би бол эд материалын орлого байхгүй ч гэсэндээ одоо миний сэтгэл хамгийн түрүүнд л миний хайрлуул одоо чиглэн гэдэгт бол би хамгийн түрүү итгэлтэй хэлж чадна. Тэгээд хайртайгаа 2015 онд хурмаа игээд хоёр сайхан хүүхдээ эцэг их бодлоод энэ их өөрөг хариуцлагыг хоёулаа нуруунд дээрээ өөрөөд өөр хүүхдээ сайн сайхан өсгөж сайхан боловсралтай болохын төлөө бас бид хоёр хичээж байгаа. Тэгээд миний хамгийн их үүрэг орол одоо биднийхээ төлөө зориулж одоо тэнд хол газар гэр бүлээсээ хол өөр хүүхдээ яаж өсрөндөж байгааг ч баг мэдэхгүй байгаа. Мэддэггүй ер нь нэг яваал ирэхэд нь энэ хоёр нь ингээл том болсон, нэг яваал ирэхэд нь юм төвшөөл босдог болсон, нэг яваал ирэхэд нь ярьдаг болсон ч яг жишээний хол амьдардаг хүмүүс бол бас ингээд ер нь залуу хүмүүсийн хувьд бол бас хэцүү ч гэсэндээ энэ бүхнийг даван туулаад хоёр хүүхдийнхээ аз жаргалын төлөө, миний аз жаргалын төлөө, гэр бүлийнхаа бүгднгийнх нь аз жаргалын төлөө ингээд ажиллаа хийгээд амьдралаа залгуулаа явж байгаад нь маш их баярлагдав. Тэгээд хамгийн түрүүнд бас миний баярлагдав зүйл гэх юм бол миний хайрыг үдээ зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн ээжтэй маш их баярлагдав. Яагаад тэгэхээр энэ хүн байгаагүй бол намайг үдээ зэрэгтэй хайрлаж миний төлөө сэтгэл нь бас цохилохгүй байсан шүү дээ. Ер нь одоо янз бүрийн гадуур дотор муу муухай юм сонсогдоод байгааг бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Тийм болохоор хамгийн гол нь л өөр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлэх юм байна гэдгийг би бол одоо хатам ээжээсээ суралцж байна те, ээж аваасаа суралцж байна. Энэ болгоныг одоо зааж сургаж өгсөн ээж аавтаа болон хатам ээжтэй маш их баярлагдав гэдгээ бас энэ ташрамд хэлмээр байна. Яагаад тэгэхээр миний хайрыг үдээ зэрэгтэй сайн хүн болгож өсгсөнд нь маш их баярлагдав. Тэгээд хайртай бас маш их баярлагдав шүү. Үргэлж хажууд минь байгаарэ гэж хэлмээр байна. Би хол идэг ч гэсэндээ сэтгэл болвол байн хамт байдаг шүү. Тэгээд хайртай маш их хайртай чамдаа хязгааргүй хайртай шүү. Төрсөн өдрийн минь төргий. Happy birthday, baby. Happy birthday. Манай ах чинь надаас 3, манай ах чинь 3 ах. Тэгээ ер нь ойролцоо ихчиг бодвол ахтайгаа илүү ойролцоо болохоор ахтайгаа илүү ер нь тоглож айгүй их цагийг явуулж хамтдаа өссөн. Тэгээ ер нь ахыгаа л дагаал дандаа юм бол хаашаа л явна, дагаал явна, юу л хийн, тэрийн дагаал хийдэг. Тэр гэрээ ажил хийдэг. Уул нь би чинь тэгэл эмэгтэй хөлт бас гэрээ ажил хийн. Миний оронд ингээл ах маань ажил хийгээл хичээг явсны дараа ах маань ингээл хоол моол хийгээл би чинь бараг эмэгтэй хөлттэй жиж бараг шух хажууд нь тоглож наадаа л явдаг. Ахыхаа буйнаар их жаргасан. Тэгээд ах маань ингээд ахлагтаа ороо сургуулаасаа гараад ингээд гэр орноод тэг яг хэцүү байсан. Тэгээд гэр орноод ичээх гэж бас ажил хийсэн. Ажил хийж сургуулийн төлбөрийг төлдөг гэсэн бас ахыхаа буйнаар би ч бас ихтэй сургууль төгсөж Америк явж гацруу бизэж бас нилээсэн. Тэгээ энэ болгонд яг ахтаа ингээд баярлаад Америк хайртай шүү гэж юусэн хийж байгаагүй. Тэгээд нэг
Ахнаныг яг ахихаа өмнөөс нэг баярлдаг юм хэм бол ах маань айгуу сайнтай очирсан. Тэ амьдралынхаа бас түшиг ингээд нэг тулгуур нь болоод яг бас нэг сайн үнтэй очирсан ахихаа өмнөөс амар их баярлдаг. Анхандаа ингээд манай бэр ингээд тугаа гэртээ ингээд дагуулаад ирэхэд надад ингээд амар хайр алдамж тавьдаг байсан. Ингээд хүн чинь өөр хүнд ингээд яг их нэртэй ингээд бүх юмаа зориулаад эхлэхээр би бүр амар жоохон гомдож исэн. Тэгээ тэр нэг хэсэгтээ амар жоохон ингээд ууралдаг дург байсан. Тэгээ одоо бутгаар амар тэнэг. Одоо ингээд дүүн ингээд амьдралтай болоод хүүхдтэй болоод нөхөртэй болоод ингээд бүх юмаа гэртээ зориулаад яг ахыгаа тэрийг мэдэрсэн. Тэгээд ахандаа жоохон тэнэг ааш гаргачихсан. Тэгээ бутгаараас жоохон юу лээс амар тэнэг одоо бутгаар айгүй тэнэг санагддаг. Тэгээ ахнаа бас тэгээд хөөрхөн хүүхдтэй их нэртэйгээ аз жаргалтай ингээд сайхан амьдарч байгаад ингээд амар их баярлалтай. Ахтаа тэгээд төрсөн өдрийн мэндийг хүргэе. Сайхан баярлаарай. Хайртай шүү. Аавда төрсөн өдрийн мэнд хүргэе. За нэг пауз авчих уу? Юу гарч чадах нь уйлах гэдэг нэ. За. Эхэлчихв. За ингээд нөгөө ингээд сандрах юм шиг. Нөгөө мөгөө гэж ирээ. Хэлж өрхөлээ. Сайхан баярлаарай. Зүгээр. Нэг хүн бол үгүй гинэ. Бас тийм байгаа. Happy birthday, baby. Happy birthday to you. Happy birthday, baby. Happy birthday to you. Happy birthday, baby. Happy birthday to you. Happy birthday, baby. Happy birthday.